Тэгэхээр Нүүбийн баталсан хүүхдийн эрхийн тухай конвенцэд нэг 3 чухал зүйл байгаа даа. Нэгт хүүхдийн эрх ашиг 1-р авах хэрэгтэй. За энэ 3-р зүйл заалт. Эрүүл мэндийг хамгаалах эрх нь 24-р зүйл. Өөрийн үжил бодлоо илэрхийлэх эрх буюу 12-р зүйл. За энэ 3 ингээд гурлыг нь аваад үзье. За жишээлбэл 14 хүрээгүй хүүхдээ яах вэ? Хүрээгүй хүүхэд өөрөө бүрэн илэрхийлэх чадамжгүй байгаа учраас түүний хайртай ах юм уу эх чинь дүүн энэ одоо цусны авдар нас барах гад өвчин зовлонд нэрвэгдсэн байгаад хүүхдүүд энэ чинь зөвхөн өөрийнхөө төрсөн ах дүүдэл өгөх гээд байгаа шүү. Тийм ээ. Тийм учраас энийгээ аврахын тулд би ингэе гэж өөр санаачилдаг шүү. Энэ амьдрал дээр байдаг практик. Тэгэхээр хүүхдийн эрүүл байх эрх ашигыг бид хамгаалах гэж байгаа шүү. Нэг. Нөгөө хүүхдийг эрсдэлд оруулахгүйгээр ахын юм уу дүүгийг аврахж байгаа хүүхдийн эрх ашиг хамгаалах гэдэг байгаа байхгүй. Тийм учраас бид конвенц зөрчихгүй. Эрүүл мэндийг хамгаалах эрх нь гэдэг чинь саяны ярьж байгаа зүйл те. Өөрийн үжил бодлоо илэрхийлэх эрх гэдэг дээр бид 14 гэдэг нас бол энэ нөгөө юугаар дэлхийн нийтээрээ тогтсон нас учраас бид энийг өөрчилж чадахгүй. Тийм учраас нэмээд 14 нас хүрсэн бол өөрөө заавал заа гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээд ээж аав зөвшөөрөө гэдэг. Тийм учраас энэ яг ингээ өвчин туссан ийм өвчин зовлонтой улсуудын гэр бүл тохиолдог явдлыг яг ийм том зургаар нь та бүхэн харахыг бодоорой. Тэгвэл хүүхдийг зүгээр авчил хатах гэж гэж битгий бодоорой. Энэ айгүй эмошнл, сэтгэл зүйн, дарамттай гэр бүлийн асар их процесс болж байгаа. Тэгээ энд хамгийн тохирж байгаа тэр хүүхэд. Тэр ахын ч юм уу, дүүн ч юм уу, хэн байх юм. Тэгээ тэр 14 нас бол илүү одоо бүрэн гүйцэд бойтсон гэж үздэг бас. Яг шинжлэх ухааны талаас бол одоо тэр нь илүү их 14 наснаас дээш бол илүү сайн л гэж хэлэх гээд байхгүй юу. Харин энэ зөвшөөрлүүдийг зөв авахгүй байх юм бол хүүхдийн конвенцийг зөрчинө гэсэн үг. Нэгсэндээ 14 нас хүрээгүй байхад нь эцэг эхээс нь асуулгүй, алавдах, шаардах, шахах. 14 нас хүрсэн байхад нь өөрөөс нь бас зөвшөөрөл